Hi guys, өнөөдрийн бичлэг Day in the Life Hospital version. Одоо ингээл 7 хоног нь тийм. Ингээл хөөрхөн байгаа. Сайн нэг амар нийттэй болсон заяа. Ингүй. За өнөөдөр намайг манай нэг хоёр их эргэж ирээ гэсэн. Тэгээ би ч амарч. Эмнэлгийн хоолыг тоохол. Эмнэлгийн хоол аваарай гэж 12 цагт хоол аваар гэж дуудахгүй. Нүүдхийн тоогоогүй аваагүй заяа. Тэгээд тэгсэн чинь өнөөдөр чинь амар цастай өдөр байсан шүү дээ. Тэгээд манай хоёр их чи ягаад ч амар удаад юм дуусгаж байгаа дээр чинь баг 3 болж хот ирдэг хгүй. Тэгээд баярлалаа хэлээл нөгөө тортой амийн хоол надаас нэг хоол авчиж машгүй. Тэгээд нөгөө хоол аваад орох гэсэн чинь нөгөө доор байдаг цэрэг ямар хүн юм болов. Ямар ч энэ чинь төрийн тусгайг эмнэлэг штэ. Ямар ч чинь юм цолтой л хүн. Ямар ч гэсэн ингээд ээлжлээ дандаа юм одоо доор харуулт гардаг гэх юм уу да. Төрийн эмнэлэг болохоор тэгээд миний уудыг шалгаснаа. За яг энэ жимсээ аваад ор энэ хоолыг ч болохгүй гэж авдیں۔ Тэгэл би юу ч хийдэггүй. Өглөөнөөс хойш 3 болтол юу ч хийдэггүй. Тэгээд би амар өлсөд штэ. Би юу ч хийдэггүй штэ тэгсэн чинь за яг чи эмчийн зөвшөөрлийг аваад эмчээрээ эсвэл над руу яриулаад хоол авч болно. Чи идэж болох хүн юм уу болохгүй хүн юм уу? Эмчтэй чи ярьж иж болно бол гэдэг байхгүй. Тэгээ би заа гэх. Тэгээ би эмчтэй очиад эмч би тэгсэн байхгүй. Тэгсэн чинь тэгээд хамаг зовлонгоод очдөг байхгүй. Тэгэл эмч юу дэлгэрч юм уу одоо тэгээд тэр хүмүүс чинь бас та дүрм журмаа мэдж байгаа гаднаас хоолгонд оруулахгүй гэл намайг бас загнаа штэ. Тэгэл би харин тийм эмч гэл тэгсэн чинь за би нэг доошоо нэг заваараа буухтаа аваад ирээ заяа гэ. Тэгээд манай эмч маань хүнээ үзээд байхгүй. Амар хүн үзээд хүмүүс нь ч амар удаад баг 5 цаг одоо баг 30-40 минут болчихсон. 5:30 болж хат хоолоо идлээ. Өнөөдрийн анхны хоол. Анхны идэх юм. Тэгээд зүгээр маяглахгүй өдрийнхөө хоол моолыг аваад идчихэдэг л гэж бодлоо. Тэгэд би бас өнөөдөр гоё усанд орё гэж бодохгүй юу. Тэгээ усанд орох гээд байгаа шүү дээ. Гэхдээ за манай хоёр их ч одоо доор хүрээд ирчих юм бол яг усанд орж хат хүрээд ирчих юм болов уу гэж бодод усанд орж чаддаг.
шаалъя. Тэгээд уулзаж гарч ирчээ дахиад усанд орох гэснээ. За манай эмч бас намайг усанд орцгаагаар. Энэгээр нэг дэлгэр чимгээ хаалаа авгээд дуудаад унах юм болов гэж санаа зовоод. Тэг хүлээж байсаар агаад 5 өнгөрчдөг шүү дээ. Тэг би өгнөл өнөдөө гоё нүрэ бодож мата бичлэг хийгээд дэлчихнэ гэж бодохгүй юу. Тэгсэн чинь шаал тэгмэргүй санагчлаа. Тэгээ сайхан зүгээр одоо бол зүгээр усанд ороод тэгээ гоё скин кэр хийгээл тэгээ унтыг гэж бодсон. Гэхдээ би та нарт өмнөх өдрийн анхны өдрийн ирээд идсэн хоолоо харуулъя заяа. Имлийн хоол бол амар гоё. Ер нь цэвэрхэн. Гэхдээ жоохон мах багтай. Тэгтэл ийм хөрхөн ногоо-могоотой, шимт хижээлтэй гоё аахгүй юу. Тэгээд их өнгөрч байгаад тэгээд хоолгүй оцроод өлсөд. Тийм болсон байт юм аа би. Коллаген маск гэж хэлсэн байхгүй юу? Тэгээ нөгөө коллаген чинь нэг юм цаан гоё маск гэдэг да. Тэгээд коллаген маск гэж бичсэн юм зураг явуулахаар наадаад гэсэн чинь нэг зүгээр цаасан маск гэдэг. Anyways. Better than nothing. Тэгвэл усан орчоод энэ хаалт өчөхгүй байхгүй тийм манай ажилтны өрөөнд нэг ах байгаа. Тэг би гинтээр хараад ирэхэд тэгээд амар санаа зовоод сайн хурдуулсан. Ямар гоё. Энд бас нэг хүүрхэн пинк түлэп байсан биш. Юу юм? Хамрлуу яваад орчихсон. Цэцэг зарна. Хүүр юмаа цэцэг. Бүр найзтай ирхэлчлээ. Итгэхээс үнэхээр хайран байна. Талын дөрүүлж идэж үзэх үү? Энэ болохоор би энийг дөрүүлж идэж үзлээ. Тэгээ энийг хадгалж агаад маргааш ч юм уу. Амар гоё. Жижиг юм шиг мөртлөө жимстэй, шоколадтай, кремтэй болохоор амар хурдан цацсан мэдрэмж төрдөг юм. Гэхдээ ерөөсөө нялуу амтаалга. Ерөөсөө нялуу биш нэ. Хойд тийм гоё амттай юмнууд гэдэг үнэхээр гоё.
юу штэ тий. 10-аас 8 оноо болов. Энийг идэхдээ зүгээр л гоё кофе биш, юм цайтай ч юм уу эсвэл зүгээр л бүлээн устай уухад идэхэд л гоё юм байна. Яа. За бүгдээрээ энэ эмнэлэгт миний уншиж байгаа 2 номны тухай ярилцъя. Тэгээд энийг нь болохоор уншаад дуусгацсан. Энийг нэг 60% явж байгаа. Тэгээд ажил бүтээлээ дийлэг гэдэг энэ ном нь болохоор Austin Klein гэдэг хүний бичсэн. Тэгээ энэ хүн яг энэ төстэй бас нэг Still Like an Artist гэдэг ном байгаа юм билээ. Тэр нь бас айгүй сонирхолтой санагдаад авсан байгаа. Гэхдээ арай уншиж хамжааг байгаа. Уншиж дуусчаад бас ингээ ярьж болох хаа гэж бодож байна. Тэгээд энэ хүний ярьж байгаа гол санаа нь болохоор бүтээлч байдлаа ашиглаад бид нар бусдад танигдах янз бүрийн аргууд байгаа. Гэхдээ тэрнээс 10 аргыг одоо өөрөө бичсэн байгаа байхгүй. Тэгээд сошиал медиа гэдэг амар том платформ бүх хүн нээлттэй, бүх хүн өөрийнхөө хийж байгаа зүйлээ, бүтээж байгаа зүйлээ харуулад бусдад анзаарагдаад амжилттай явах боломжтой болсон. Тим 90 үе дээр бид нар амьдарч байгаа учраас бид нар одоо ажил бүтээлээ юу хийж ин тэрийгээ дийлгэж харуулах хэрэгтэй, энэ боломжийг ашиглах хэрэгтэй л гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээд гол санаанууд нь юу гэсэн байла? Тийм. Хүмүүс тэгтээ бас ингэж боддог гинэ. Би тийм урлагийн хүн биш штэ. Эсвэл би сансрын нисгэгч биш штэ. Миний ажилд нэг харуулад ах юм байхгүй штэ гэж бодож магадгүй. Гэхдээ тийм биш. Хүн болгонд ямарваа нэгэн ажлыг хийх тэр урлаг, тэр арга гэж байж л байгаа. Тэрийг бусдтай хуваалцалдаа гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд бас ямар нэг юм харуулахын тулд сошиал платформ дээр нэр хүндтэй амжилттай байхын тулд чи гоц ухаантай байх ерөөсөө шаардлагагүй, харин чи сонирхогч байх хэрэгтэй. Сониуч тийм ингээ ямар нэг юм зүйлийг сониучилдаг, дуралдаг байх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд тийм хүмүүс бол зөндөө байгаа. Тэгээд бас өөрсдийнхөө тэр адилхан сонирхолтой хүмүүсийг олж авч өөртөө татах чинь чухал аа гэж ярьж байгаа. Тэгээд бас чи ямар нэгэн зүйлийг шинээр сурсан бол бусдаа за чи өнөөдөр ямар нэгэн шин рецепи сурсан уу, тэрүүл тэрийгээ бусад хүмүүс за чи өнөөдөр шинэ хөгжим тоглолт сурсан уу, шинэ дуу тоглолт сурсан уу, тэгвэл тэрийгээ бусдаа за. Тэгээд одоо бас нэг тэр энэ номон дээр нэг жишээ авсан байсан. Нэг бургерний газар байдаг гэж аахгүй. Тэр бургерний газар нь болохоор яагаад тийм амжилттай байгаа вэ гэхээр өөрийнхөө рецепиг ерөөсөө нуугаагүй, ямар температурт яаж болгодог тэр бүх процессыг харуулдаг учраас хүмүүс ер нь бол амар их очоод дандаа соолд авталдаг гэх. Тэгээ ер нь бол уран бүтээлчид хүмүүс ер нь нуух тэг өөрийнхөө ямиг хувьдаал байлгахыг эрмэлздэг. Гэхдээ тийм бол тэгэл ер нь бол тэр зүйл нэх удахгүй мөхдөг гэдэг тухай ярьсан байсан. Тэгээд өөр бас гол санаанууд юу байгаа дээлээ? Тийм тэгээд бид нар бас ингээд ямар нэг юм хийж бусдад харуулахдаа хитрхи төгс байлгах гад айгүй их нухаад байдаг гинэ. Тэгэх ерөөсөө шаардлагагүй. Харин энийг хийж байгаа үйл явц чинь ямар байгаа хөшигний арт юу болоод байгаа тэрийг харуул гэсэн байсан. За. Ер нь бол нэг тиймэрхүү. Тэгээд надад бол энэ номыг уншаад амар гоё тийм дахиад YouTube-ээ ингээл гоё үргэлжлүүлээл өдөр болгон багаар хийгээд ах урам зориг өгж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Тийм. Тэгээд бас хүмүүс хэлж байгаа энэ хүний хэлж байгаагаар айгүй бидний харж байгаа амжилттай хүмүүс байгаа шүү дээ. Бид нар энэ хүн үнэхээр амжилттай яваа хүн юмаа гэж харж байгаа тэр хүн бол тэр салбартаа яг үнэндээ маш олон жилийг зарцуулсан байдаг. Маш олон жилийн турш тууштайгаар тэр зүйлийг хийсэн учраас одоогийн тэр өндөрлөгт байгаа гэдгийг бид нар мэддгүү. Ингээл байж байгаа л алдартай болсон. Ингээл байж байгаа л амжилттай болсон гэж ойлгоод байдаг. Энэний ард өдөр болгоны хөдөлмөр, өдөр болгоны тууштай байдал байдаг шүү гэдгийг сануулсан байсан. За дараагийнх нь болохоор энэ Latam гэдэг үг. Энийг болохоор би энэ зохиолчийн тухай огт мэдэхгүй байжгаад зүгээр тийм 5 секундын дүрм гэж байдаг байхгүй юу? Тэрийг би хамгийн дуртай YouTube-рээс мэдэж авсан. Тэгээд тэр чинь 100 мөн билүү дээ. Тэгээд тэр 5 секундын дүрм нь яадаг вэ гэхээр ер нь бол 5 секундын дотор зүгээр ингээд тархиа нэг шинжлэх нэг тийм арга гэх юм уу да. Одоо жишээ нь өглөө босмооргүй санагдал орондоо унтмаар санагдаж штэ. Тэгэх юм бол 5 4 3 2 1 0 гэд тэгээд босно. Эсвэл хин нэг л ярмааргүй тэр ажлыг хиймээргүй байгаа бол тэгээд дахиад 5 секунд тоолж агаад тэгээд
хийгээд тэр юм хийхэд тийм хүч өгд юм лээ. Ямар ч гэсэн болоод байсан. Тэгээд би энэ номыг анх Америкт манай ихч уншаад гэрт нь байхаар нь аваад уншсан чи энэ хүн чинь нөгөө нэг миний хийгээд хэрэгжүүлээд байсан 5 секундын дүрмийг гаргаж ирсэн эмэгтэй юм байна шүү дээ гэж мэдээд тэгээ улам унших сонирхол төрөөд уншиж эхэлсэн. Бол өөрийнхөө цаг хугацаа, энергийг, эрч хүчийг хамгаалахад чинь туслах ном. Тэгээд чамд яг юу чухал байна те, чиний амьдралд яг юу чухал байна, чи юун дээр төвлөрөх хэрэгтэй байна, тэрэн дээрээ төвлөрөхөд туслана. Тэрнээс биш ингээл хамаагүй юмд стресстэй л өөрийнхөө контролдож чадахгүй юмыг тавьж явуулахад ч юм бас туслана. Тэгээд ямар хүн уншвал зүгээрээ гэж би бодсон бэ гэхээр хит бусдыг ингээд нөгөө people pleasing гэж байдаг шүү дээ. Хитрхи хүмүүсийг ингээд please хийх гээд байдаг. Хин нэгний зөвшөөрөл, хин нэгнээр хүлээн зөвшөөрөгдөх хүсэл амар их байгаа ч юм уу. Эсвэл хин нэгний бодож байгаа бодол, үзэл бодол нь чинийхээс дээгүүр байгаад ах ч юм уу. Чи өөрийгөө бодож байгаас илүү дээгүүр байгаад бусдыг ихэм тавиад тэр нь чамд амар ядаргаатай, стресстэй байгаа бол ер нь уншиж чад маш зүгээр. Тэгэхээр энэ хүний бид нарт ойлгуулах гэдэг гол санаа нь болохоор чи хизээч хин нэгнийг өөрчилж чадахгүй. Хичнээн стресстэй тэр хүнийг өөрчлөгчөөсэй гэж хүсээд өглээд тэр хүнийг ер нь бол өөрчлөх боломжгүй. Харин тэр хүн өөрөө хүсвэл тэр хүссэн цагтаа хүссэн үедээ тэр хүн өөрийгөө л өөрчилнө. Тэрнээс бол чи тэр хүнийг өөрчилж чадахгүй. Харин чи юуг өөрчилж чадах вэ? Чамд ямар хүч байгаа вэ гэхээр чи ямар нэгэн хүний гаргаж байгаа зан араншинд хариу үйлдэл үзүүлэх, чи юу гэж бодох, юу гэж хэлэх, яаж ярих, тэр тухайн нөхцөл байдалд яаж хариу үйлдэл үзүүлэх чинь үргэлж чиний хүч, үргэлж чиний павер, үргэлж чиний контрол байх болно. Тэгэхээр тэрэн дээрээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгээд let them гэж байгаа штэ үгнээсээ ер нь бол за тэгжилээ гээл гэсэн үг штэ. Тэр хүн тэр зан характерыг гаргаж илээ, тэр хүн чамайг муулж илээ, эсвэл аав ээж чинь чиний карьерийг шүүмжилж илээ, тэглээгээд тэр нь чамд аффект болоод чамайг аффект хийгээд чиний өдрийг нураагаад чамайг стресстүүлэх шаардлагагүй л гэсэн үг. Ер нь бол тийм амар ялгаж салгаж харахад тусалж байгаа. Тэр хүний зан гаргаж байгаа зан характер бол тэр хүний л өөрөх нь хариуцлага. Харин чамаас гарч байгаа хариу үйлдэл бол чиний л тийм бас л чиний л гэсэн юу ярьж юу шүд за нэг тиймэрхүү бахтай you get the point. Тэгээд let them, тэгээд бас let me. Тэгмэд би энэ дээр нэг жишээ авъя гэж бодсон. Одоо Улаанбаатар ч 12 сар 1 сар өвөл бол ээж хүмүүсийн хувьд ээж аав болсон хүмүүсийн хувьд бол бүр хамгийн хэцүү сар шүү дээ. 12 сар бол хамгийн их төвчээр шандас шалгадаг сар. Тэгээд энэ утааг бол бид нэр ингээ яаж хичээгээд бид нар жишээ нь би яаж хичээгээд би энэ Улаанбаатарын бүх утааг байхгүй болгож чадахгүй байхгүй, яаж стресстэй би байхгүй болгож чадахгүй, яаж би ямар яста тэнэг хот мот гэл ингээл инстаграмдаараа бичээл стресстэй би тэр утааг алга болгож чадахгүй, тэр асуудлыг би шийдэж чадахгүй. Гэхдээ би яаж чадах вэ гэхмээр би гэртээ илүү сайн мөнгөө цуглуулж агаад илүү сайн агаар цэвэршүүлэгч авах. Эсвэл агаар чигшүүлэгч нэмж авах. Эсвэл агаар цэвэршүүлдэг плантууд нэмж авах. Тэгээд гэртээ сайн чигтэй цэвэрлэгээ хийх ч юм уу те. Гэртээ аль болох гэртээ орж ирж байгаа утааг би аль болох багасгаж болох байхгүй юу. Тэгээд тэр нь надад айгүй гоё санагцсан. Тэгээд би ингээд уг нь бол ингээд 12 сар ер нь өвлийн улирал миний хувьд амар гоё сарууд байх хэрэгтэй байхгүй юу. Гэхдээ хүүхдтэй болсноос хойш амар муухай амар юм айдаг юм сарууд болцсон байгаагаа би анзаараад тэгээд би угаасаа энэ утааг контролдож чадахгүй. Гэхдээ би өөрийнхөө контролдож чадах юмнуудыг хий гэж бодсон. Тэгээд би ингээд 12 сар хэдийн амар депрессний хүүхдүүд маань амар өвдөж байгаа ч гэсэндээ хүүхдүүдээ нэг сайн халамжлан чатгаараа арга хэмжээ авна. Тэгээд би бас гоё гэрээ ингээ гоё чимэглээд 12 сарыг амар гоё мүүдтэй болгоё гэж бодсон. Тэгээ ингээ Улаанбаатар ч ингээл гараад алхаад гоё юм үзээд гоё гэрэл мэрэл харах юм байхгүй шүү дээ. Гэхдээ гэртээ тийм байлгаж болохгүй. Би хотыг бүхэлдэн чимгэлж чадахгүй ч гэсэндээ гэрээ чимгэлж болж чадна. Тэгээ би ингээд Pinterest-нүүдээс ийм санаанууд авсан байгаа. Тэгээд имлгээс гарчаад тэгээ гоё гэрээ чимгэлнэ гэж бодож байгаа. Гэртээ гоё бейкинг хийн гэж бодож байгаа. 12 сарын нэг тийм гоё дулаахан уур амьсгалтай гэр дотроо ядаж гоё уур амьсгалтай гоё аз жаргалтай өнгөрөөе гэж би бодож байгаа.
Тэгээ ингээд бодохоор 12 сард миний төрс өдөр болдог. Манай нөхрийн төрс өдөр болдог. Манай аавын төрс өдөр болдог. Миний итгэдэг бурхны төрс өдөр болдог. Christmas баяр болдог. Миний хамгийн дуртай баяр болдог. Тэгэхээр амар гоё баярлж өнгөрөх хөстөө сар юм шиг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр хичнээн гадна миний контролдож чадахгүй тэр нөхцөл байдлууд амар байгаа ч гэсэндээ чадхаараа би өөр хүн чадах юмыг хийх юм байна гэж юу бодсон. Тэгээд энэ номон дээр бас янз бүрийн сэдвүүдийг юу хамаарсан байлээ. Тэгээд надад бас нэг үлдсэн айгүй юм толгойд үлдсэн байгаа нэг сэдв нь юу вэ гэхээр adult friendship гэж байгаа байхгүй. Жоохон хүүхэд бол ингээд friendship хүмүүстэй найзууд болоход юу амар амархан байдаг шүү дээ. Эсвэл жоохон багтаа хүнтэй найзлах амар амархан. Одоо том болчоод хүнтэй найзлах гэхээр нэг л юу байдаг шүү дээ. Тэгэнгუთ энэ дээр 3 чухал юм байдгийг ярьсан байхгүй. Эхнийх нь болохоор тайминг гэсэн. Тэр тайминг нь болохоор бид нэр адилхан цаг хугацаагаар явж гинөө. Би тэр найзтайгаа ер нь адилхан season, амьдралын цаг хугацаагаар явж гинөө. Хоёрт нь бид нар хэр их хоорондоо уулзж байгаа вэ? Тэ уулзах хугацаа хэр их байгаа вэ? Тэгээ гуравт нь energy буюу хэр их ингээд бид нар хамт байхдаа бид хоёр найзуудтайгаа хамт байхдаа vibe нийлж гинөө, нийлэхгүй байна уу гэдгийг нэх. Тэгээ бид нар ингээд заримдаа бодоод л байдэн штэ. Надад ч гэсэн тийм үе өсөхгүй ингээд би зарим найзтайгаа тэгэхээр холбогдож чадахгүй байна да. Эсвэл амар тийм хүн дэрччтэй нэг л болохгүй байна да гэж бодоод. Гэхдээ яг юу гэдгийг мэдэхгүй байгаа гэсэн чи яг энийг уншингууд за бид хоёр яг тэр найз маань шал өөр амьдралын сизонд явж байна. Би энэ шал өөр амьдралын сизонд явж байна. Тэгэхээр энэ хинийхэн ч яг үндэ буруу биш ээ. Тэгээд тэр хүн над руу холбогдохгүй байж болно. Гэхдээ би хүсвэл би найз руугаа холбогдож болно. Let me гэхгүй юу те. Let me chat with her. Let me invite to her some coffee or something. Тэгээд ингээд иймэрхүү юмнуудыг ойлгоод ирчихээр хүн ер нь бас арай стрессх нь багасаад confused байгаа шүү дээ. Тэгээ бид нэр ойлгохгүй байна л гэсэн үг. Тэгэхээр ойлгоод ирэхээрээ за гэж ер нь айгу тайвширд юм шиг санагдсан. Тэгээд хоёлаа л ер нь гоё хэрэгжүүлэх юм ихтэй тийм ном байла. Эхнийх нь болохоор намайг ямар тийм гоё за багаар хийж л хахад болох юм байна. Гоё юм хийх хэрэгтэй байна. Бусдад сонирхолтой мэдээлэл өгөх юмнууд ингээл багаар хийгээд ах юм байна. Хоёр дахь ном нь болохоор за өөрийнхөө чадахгүй юмнуудыг зүгээр орхиод тий угаасаа тэрийг контролдож чадахгүй юм чинь зүгээр л орхиж сураад тэгээд өөрийнхөө харин контролдож чадах зүйлүүд дээр л төвлөрөх юм байна гэдгийг ер нь бол их ойлгуулж байна. Надаа гоё халуун ус байна. Ямар халуун юм бэ? Гэхдээ миний өрөө жоохон хүүтэн. Ер нь дандаа жоохон даарсан байдалтай байдаг. За яаж идэх вэ? Гэлээд юм шиг байна. Яагаад юм гоё юм бэ? За дахиад нэгийг идээд хоёрыг нүлтэж энэ 3 байгаа байхгүй. Нэр маргааш идэнэ. Би энд бас 10-аас бас 8 оноо өглөө. 2 оноо нь одоо яагаад дутаад байгаа юм бөө мэдчихлээ. Ер нь бол миний өдрийн рутинаа хальт ярьж үе. Одоо би энэ нэмлэгт төрийн тусгай гэдэг нэмлэгт хэвтэж байгаа. Төрийн тусгайгийн нэмлэгт хэвтэхтэй болохоор эрүүл мэндийн даатгалаараа л үнгүү үзүүлээд нөгөө MRI зураг авахулсан байсан. Тэрийгэ барьж ирээд үнгүү зөвлөгөө авсан байхгүй юу? Тэгчээд хэвтэж имжлүүлэх ер нь бол зөвлөгөө өгсөн тэр хэмжээнд. Гэхдээ хэвтэж имжлүүлэхээр бол манай даатгал болохгүй. Чи төлбөрөө төлөө, төлбөртөө өрөөнд төлбөрөө, вакцины төлбөр төлөөд тэгээд
хэвтэж имжлүүлж болно гэсэн. Тэгээ би за тийгээд тэгээ одоо ирсэн байж байгаа 7 хоног хэвтэж байгаа. Тэгээд өдөрт бол надад хийгдэж байгаа тариа тусал гэх юм бол ер нь B-ийн төрлийн витаминууд, C-ийн төрлийн витаминууд, тийм одоо тархины цусан хангамж сайжруулах, тусал тариа, цусуудаас тэлэх, булчин суллах гэдэг ч юм уу нэг юм ерөнхийдөө нэг тийм тархлаас сэргийх маягийн юмнууд хийж өгöd байгаа байхгүй юу. Тэгээд би болохоор арай өөр одоо төсөөлөлтөд хүрээд ирсэн. Одоо шууд нөгөө сэргийн засагт нь яваал жоохон диск мисгэ ингээл яваал юмнаас зүгтэл жоохон нэг тийм дасгал хөдөлгөөн хийж имжлүүлэх юм болов гэсэн чинь ямар ч тийм байхгүй. Тэгээд өдөрт 11-ийн үед тэгэл бүх тусал тариануудаа 1-2 цаг ер нь үргэлжилдэг. Тэг чийл хичээл тэгэл ер нь өдөржин завтай орой унтахтаа болохоор юу яана хүчин намдах тариа хийлгэнэ. Эсвэл тэрийг хийлэхгүй бол хүчин намдах юм идэж байгаа дуучдаг. Тэгэл болоо. Тэгээд тэгсэн мөртлөө хүчин намдаахаа ер нь хэрэглэхгүй л бол нэг тийм би нэг сайжрахгүй, хөл нэг сайжрахгүй өвдөд исэн баггүй юу. Тэгээ миний одоо онош юу вэ гэхээр миний диск жоохон урагдaltaй 0.4 см ч лөө ямар ч тач ингээ жоохон урагдаад тэгээд тэр диск нь урагдсанаас болоод мэдрэлийн судсаа дараад миний хөлнүүд ингэж дагаж баатаарч өвдөд байгаа. Тэгээ нэгтгэлийн бүх sciatic nerve гэж байдаг шүү дээ. Яг тэр өвдөд ер нь нэлээд одож байгаа байхгүй юу. Хоёр дахь хүүхдэд тээж ахтал ер нь өвдөд эхэлсэн байсан. Тэгэл ядрангууд, хүнжим мөргөнгууд ер нь өвдөчөөд байдаг. Тэгэл унтаад амрангууд гайг болчдөг байсан болохоор би нэг тоохгүй байсан чинь буруутсан байлээ. Одоо нэг тийм эмчилгээ гэдэг ах юм яг тэрэнд шууд хурц одоо үйлчлэх эмчилгээ гэж яг байхгүй байгаа байхгүй. Хамгийн сайн юм нь болохоор дасгал хөдөлгөөн хийх, тэгээ сэлэх, юмнаас зүүгдэх, жингээ хасах. Би чи одоо 2 дахь хүүхд дээрээсээ юу лээ 16 кг нэмсэн. Тэгээ тэрийг хайж чадахгүй л байгаад байгаа байхгүй юу. Ядж хат ингээд амирын десерт дуртай, чихэрлэг юм дуртай, чихэртэй кофеин дуртай. Тэгээд нөгөө Facebook дээр мемнүүд яваад идэв штэ. Их чинь 54 байлаа гэх. Үнэхээр л байсан юм чи. 52-аас 54-ийн хооронд хэлбэлцдэг байлаа. Тэгээд одоо тэгээд 10 кг нэмсэн гэхээр юу дүүдэ байт. Тэгээд тэрийг хасж ийж тэгээд дасгал хөдөлгөөн хийж ийж ер нь урт хугацаанд л би тэгж идгэрх юм байна гэж би ер нь бодсон. Тэгээд одоо миний хийх зүйл бол имлгээс гараад хүнжим мөрөхгүй, ядрахгүй, тэгээд ядрахгүй ч ядарна л та. Угсаа ядарна, 2 хүүхэдтэй чи ядардгийг. Тэгээд аль болох өөрийгөө ядраахгүй, хүнжим мөрөхгүй, тэгээд эрт унтаж амраад тэгээд хөнгөн хооллох. Чихэртэй юм баг идэх, хоолой сайн идэн, ногоо сайн идэн, чихэрлэг юм, гуриллаг юм баг идчих гэдэг үг нь бол болох гэдэг байгаа байхгүй. За. Thank you guys for watching and see you in my next one. Bye. Тэнгэр өстөгөө харагдчих шүү.